Hello. Би одоо ингээд гэрийнхээ ойрхон байдаг нэг юм парк шиг. Гэтэ тоглоомтой парк биш, зүгээр цэцэрлэг түрээлэн шиг. Тэгээд би энд яах гэж ирсэн бэ гэхээр зүгээр of course би ингээд бичлэг хийж байгаа шүү дээ. Бичлэг хийх гэж ирсэн. Ямар бичлэг вэ гэхээр тийм онцгой бичлэг биш, зүгээр л би юм ярина. Тэгээд би өмнө нь яг гэртээ хийх гэж үзсэн л дээ. Тэгээд тэр хийсэн бичлэгийг харсан чинь бүр амар өтөртэйсэн. Тэгээд энэ ч ядаж ингээд миний background арай нэг ингээд гоё байх юм бол арай сонирхолтой байх юм болов уу гэж бодсон юм. Тэр араа энэ хэсгийн тэнгэрс гоё юм тий. Энэ гэрлэнтэй араас. Тэгээд as you can see би ингээ Монголд биш байгаад би хаанаа вэ гэхээр би ер нь бол Японд амьдарч байгаа, сурч байгаа, амьдарч байгаа. Тэгээд яа би амар хөдөлгөж байгаа болов. Би одоо ингээ нэг суучих газар олохгүй явж байгаа хгүй юу. Тэгээд энэ ингээд машин замтай амар ойрхон болохоор амар машины чимээ амар сонсогдоодсан болохоор би ингээ нэлийн зах руу нь явж байгаа. Гэтэ энэ хэсгийг нүдэрээ харахаар амар гоё ирч байна. Яг энэ хэсэг жоохон энэ хэсэгтэй ингээд. Тэгээд би Японд их сургууль сурж байгаа. Одоо миний амралт эхэлсэн ийм л энэ да. Би бүр яг амар хөдөлгөөд байгаа юм яана. Тэгвэл тэгшин зам дээр явахгүй. Би ийм нэг энэ өвсөн дээр явж байхгүй. Тэгээ энэ нь ийм тэгшин биш. Одоо хараа дээр ах гэж бодчихин. Гэтэ ёо би ингээ өмнө нь ингээ анх ингээ Японд ирчээд ингээд энэ байгаа амьдарч байгаа хоттой ингээ нэг дургу байсан зөө. За дургу биш. Их амар ингээд сонирхолтой биш гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь одоо би ингээд одооноос би бүр ингээд амар дуртай болоо та ёо бүр ямар амар гоё газар амьдарч байгаа юм бэ гэл. Бүр үнэхээр амар гоё. Тэгээд би ингээд Монголоос Японд руу ирэх чахтаа нэг жоохон бичлэгүүд хийсэн байхгүй юу. Тэр бичлэгүүдээ ингээд эдитлэх гэсэн чинь амар ойлгомжгүй. Би яагаад гэвэл ингээд нэг ингээд юм яриаггүй зүгээр л ингээд юм харуулсан ингээд бичлэгүүд хийсэн. Тэгэд ингээд тэргээ арай ойлгомжтой болгох гандуулт ингээд ярьж байгаамаа. Би 24 оны 9 сарын 16-нд яг гэрээс явсан. Өдрийн 2 цагт санаадахын ямар ч өдөр 2 цаг хавцаа би ниссэн бохгүй юу. Би сая угаас сандал дээр суусан бохгүй юу. Тэгсэн чинь нэг л их гоё биш юм. Тэгээд энэ ч их зогсож байгаа. Тэгээд та нарт бас өөр хэсгүүд харуулаад зогсъё гэж бодлоо. Би одоо л зүгээр юм модон дээр уцаад тогтоосон маа. Let me show you. Зүгээр юм мод. Тэгээд яг энэ хэсэгт тогтоосон байсан. Тэгээд өглөө боссон заяа. Тэр өглөө надад яг нэг тийм амар цагаан сарын өглөө шиг санагдчихсан. Яагаад гэхээр ингээд цагаан сарын өглөө шиний нэг юм чинь ингээд амар их босч байгаа шүү дээ. Тосол ингээд чамайгаа чамжин гумаа идэл тэгэл гэрийнхэнтэй зоолгоол ингээд мэдээж ингээд эрт босон тийм үү. Яг би ингээд өглөө ингээд нойрноос сэрэл орноосоо босоол ингээд галтгааруу явсан заяа. Шиний нэгний өглөө болгоо. Тэнгүүд ингээд ээж ингээд цаа чанаад эхэлсэн байж идэг бүр дандаа. Тэг ингээд ээж дээр очихоор надаа ингээд тэр чанж байгаа цайгаа ингээд иврэхгүй харжээ гэж хэлдэг заа. Тэг ингээд ингээ өөрөө михгүй явцдаг. Тэгээд тэр 9 сарын 16-ны би ингээд гэрээсээ явсан өдөр яг тэгж хэлсэн бохгүй юу. Би ингээд орноосоо босоод галтгоондоо ирээл байжсэн чинь ээж цай чанж исэн. Тэгээ намайг тэр ингээд цайд иврэхгүй харжээ гэж хэлсэн. Тэг ингээд надад бүр ингээ амар цаасаар санагдсан. Тэгэд ингээ миний цайгаад иврүүлэхгүйгээ харж байгаа бичлэг. Өнгөл жоохон гоё юм уу? Тэгчингүүтээ тэр өдөр би ингээ өмсөх хувцас харсан байхгүй юу? Өмсөх хувцас ер нь бол өмсчий гэж утсан. Өсөө тэгэл цайгаа уцаал юм идчихэл тэгэл гарах байсан болохоор тэгээд ингээ хувцас харсан чинь миний ингээ өмсөж явах гэсэн өмд ингээд тэгчи. Одоо ингээ өмд байгаа штэ. Өмднийхөө яг энчэн заяо. Ингээ юм толб болцсон байсан. Тэг ингээ би ингээд гайхаад тэгээд тэгсэн чи яагаад тэгсэн бэ гэхээр заяа би ингээ өмнөх өдөр нь найзтайгаа төнхөл рүү ингээ амралтанд тавьсан бохгүй амралтанд ч гэж ингээ байшин түрээслээ тэгээд тэнцэнэ ингээ 2 хонсон бохгүй. Тэгээд тэрний ингээ 2 дахь өглөө нь ингээ бид дөрөв байгаа шүү дээ ингээ амин нэг юм шил бид дөрөв тэгээд ингээ хөдөө ирсэн магам чинь гэж одоо ингээ өрөм талах хэдий гэж одоо тэр байшин бид нар түрээсэлжсэн ах морьтойсэн бохгүй. Тэгээд бид эдийг ингээ морийн унж олно гэсэн юм. Манай тэр түрээсэлжсэн байшин ингээд түнхэл тосгоноос ингээд жоохон зайтай зав 500 м. Тэр түрээсэлжсэн байшингаасаа тосгон руу очоод дэлгүүрээс өрөм талхах байсан бохгүй. Тэг бид төр ингээд морьтой явсан. Тэр ямар тач ингээд явсаар агаад би нэрээ тэр морин төвшүүлсэн шүү дээ.
Тэгсэн яг нэг амар өдөөлтэй. Гэтэ бүр намайг literally намайг өшгөлсөн. Ард нэг хүн догноод ах юм. Хараа. Хажууд өөр хүмүүс явж байна. Гэтэ намайг ойлгохгүй. Яна гадаа харанхуй болоод байна. Би ингээд өөр нь жоохон гэрэлтэй газар очих гэсэн чинь гэрэлтэй газар амар замтай ойрхон. Би зам руу ойртчих юм бол ингээд амар чимээтэй штэ. Okay, I found this гэрэл. Энэ гэрлийг оллоо заяа. Гэтэ энэ гэрлийг оллоог надад ингээд уцаа тогтоох ямар ч юм байхгүй заа. Одоо ярдаа. Энэ гэрэл тийм ойр авд юу ч байхгүй. Би л суул яах вэ? Яаж яг шээлээ. Ноо, ямар санаарчна. За би ерөөсөө газар олоогүй. Би яг үндэ зөндөө хайсан. Гэтэ ерөөсөө олдог үзээ. Би одоо тэгээд I gave up. Тэгээд одоо би харж гин. Тэгээд би бодсон. Би маргааш яг амар гоё гэрэлтээд тэнцээ очиод хий гэж бодсон байхгүй юу? Яг гигээтэд. Би өнөөдөр энэ чинь ядж байгаад ингээ амар их танхуу болоод байгаа болохоор амар ингээ гэрэл муутай байна гэж юус бодсонгүй. I'm so sorry. Маргааш би таалах гоё маруулна за. Маргааш уулзъя. Баяртай. Сайн уу? Өглөөний мэнд. Би ингээд уг нь бол амар эрт байх хэрэгтэйсэн байхгүй юу? Энэс би жоохон цагаа буруу тооцоолоод орой босчлоо. Excuse my hair. Цогоороо харсан чинь яг ингээд биний хаалах гэдэг юм болчихсон байсан заяа. Ихэлсэн байсан. Тэг би ингээд шууд босоод явж гин. За би ирсэн. Тэг ер нь бол бараг дуусчихин. Тэгтээ хаарлаа. Би ингээд нар мантайг харуулсан байхгүй. Энд бүр ингээд амар баяртай. Тэгээ ингээд далаа дээр болохоор амар баяртай байхгүй. Данч би уцарчлаа. Намагшлаа. Гэтэ би өмнө нь ингээд нэг ирэхэд ингээд амар гоё болчихсон баг. Тэгээ та нар тэр бичлэг үзүүлээ. Би энэ нэг бичлэг хийсэн чинь амар сайхан. Нүрэ нартай би. Одоо ийм модтой хэсэг байхгүй. Энд энэ цаашаагаа ингээд жоохон явдیں۔ Нэг жоохон урт. Хэрээ. Хэрээ өстэй. Hello. Та миний ажил ирлээ. Яг юм бол. Би сайн одон чулуун ширээ сандал дээр ирсэн байна. Одоо энэ чинь ингээд сууя гэж бодчих. Би нэг бүр халууцаад ингээд бүртээ тайлцсан. Сайхан салхитай гоё. Тэгээд за ингээд одоо ингээд өчигдрийн яраа үргэлжлүүлээ заяа. Өчигдөр миний нүрэн дээр ийм бахаар ч юм хэцүү нүү. Яах юм ямар хэцүү юм бэ энэ ч одоо. За надад зүгээр амт зүгээр. Тэгээд өчигдөр юун дээр зогслоо. Тэг өрөм талахгүй явсан дээр зогсон тий. Тэг бит хоёр дэлгүүрээс өрөм талхаа авсан штэ. Тэгсэн чинь ингээд бит хоёр тийг хийх өрөм талхаа ингээд хийх ингээд цүнх байхгүй. Ямар нэг уут байхгүй. Тэгээд яг өрөм нь ууттай штэ зүгээр юм 10 уут гэдэг штэ. Сoo салхитай. За одоогайгүй. Тэг ингээд өрмөн зүгээр нэг юм 10 ууттай гэдэг. Тэг ингээд талх нь бас мэдээж ингээд яг нэг тийм ууттай. Би ингээд надад ингээд хийх юм байхгүй. Мишель ингээ урд нь сууж явжсэн байхгүй. Би тэг ард нь ингээд Мишель ингээд тэрсэн унахгүй гэж явж байгаа штэ. Тэг ингээ гартаа ингээ барих юм. Тэр морин дээр чи ингээд дондох гэж яваад хахаар ингээд их тийм унчих гад байсан байхгүй юу. Тэг би бүр яг тэр өмдөө өмссөн цаа өнөөдөр. Би одоо энэ дотор ингээ хийцэн байсан. Тэгсэн чинь ингээд би ингээ мэдээгүй заяа. Тэр өрмөн нэг юм пластик савтай тэрийг ингээ энэ дотроо хийгээ тэг ингээ морин дээр дондох гэж явж байгаа штэ. Буцаад нөгөө байшин руугаа тэг ирээд яасан чинь миний ингээд орцсон байсан. За тэг өрөмчин тослог штэ. Тэг болохоор бүр ингээ тос болцсон. Тэг би тэрийгээ гэртээ ирээд угаасан юм. Тэг угаачаад ингээд лавнетийн чинь ингээ тос мос нь ингээд нэг тийм толбо нь харагдахгүйсэн байхгүй. Тэг маргааш өглөө нэг явдаг өдрөө ингээд өмсөх гэсэн чинь толбо нь арилаагүйсэн заа. Би ингээд тол болно гэж мэдээгүй. Тэг би өглөө босоод ингээд тэрийг харчаад ингээд суугаад тэг одоо ингээд өсний энэ дүүгээр хатааж байгаа нь энэ байна. Хамаг нэг л тагтаануу тойроод ах юм. Бүр над дээр бүр ирээд байна. Над дээр ч ер нь миний иргэн тойронд. Хороо. Тэр ингээд
надад ингэ стил байгаа юм заа. Тийм би нэг юм өгөх юм санагдаад би тэг одоо нэг obvious гэдэг болоос юм гэхгүй заа. Энийгээ залж өгч үзье. Халаа ичих үү. Тийм бүр юм завсан чи бүр ирээд их интернет орс сурцтай юм. Тийм бай. Та obvious идэмжтэй муу биш л үгүй. Нараа бүр одоо бүр надад хайртай болчихлоо. Тэгэл ер нь бол тэр өглөө нэг тиймэрхэн болоо. Тэгээ би онгоцон бодол дээр очиод намайг тэгэл манай гэрхэн манай тус гаргаж өгсөн. Яа нэг тиймэрхүү тэгэл яваад өгсөн дөө. Би одоо ингээд Улаанбаатараас Инчоноос Японы Фукуока гэдэг хот руу ниссэн бохгүй юу. Инчон дээр би аим удаа 14 цаг байсан баха. 16 числөө ямар ч тач шүн байсан бохгүй юу. Найп зон гэж байсан. Гэхдээ тэр нь ингээд би ингээд олж очих гэсээр байтал ингээд дүүрцмэнсэн. Тэгэл явсараа нэг өөр хөвтөж болох газар хайж олоод тэг тэнцэнэ унтахад хичээсэн ч гэсэн ихэндээ миний нойр ингээд ерөөс хүрээгүй зөө. Могон тэр чинь бүр ингээд шүний 3-4 болцсон байсан бохгүй юу. Тэгээ миний ингээд ерөөс нойр хүрэхгүй би унтахгүй байгаа л. Тэгээ тийш тэгж байгаа яалтчгүй тэгээ ядраад унтцсан. Тэгээ би маргааш өглөө 9-өөс илүү нисгэсэн бохгүй юу. Тэгээд өглөө бас ингээд амар их босцсон цаанаасаа. Тэгээ Инчон дээр ер нь гоёсон. Гоёч гэж зүгээр мэдгүй яг юу гэх юм мэдгүй наа. Ямар ч тач нэг муухай бол байгаагүй зүгээр амар дэжгүй ингээл лээсэн. Тэгээ Инчон дээр би угаасаа ингээд Солонгосын виз хүн чинь ингээд гарч чадахгүй зөвхөн ингээд аэропорт дээр байгаа штэ. Тэгэл тэр дотроо ингээд бүх давхруудыг үзээл ингээд мапыг хараад очиж үзэх газар юу байна гэж хараад тэгэл Солонгосоос явсан да. Нэрээ онгоцонд байж байгаа тэндэр бүр амар гоё ирчихсэн. Тэгээ дараа нь болохоор Фукуока дээр ирчээд нөөний ингээд юу төгөлээ. Юм хумаа шалхуулаад ингээ орох штэ. Тэр нь өстө амар тэр өстө надад амар хэцүү санагдсан. Тэгээд жахад би ингээд сургуулаасаа өгсөн нэг юм юу үлээ. Ямар нэг юм ингээд бэлдээгүйсэн заа. Тэгээ тийм болохоор ер нь аль бас жоох уудсан. Тэг ингээл амар ингээл ойчрлал ингээл ингэж ойчралдаг доо ингэж ойчрлоо. Тэгж аваад ингээд ядж хат ингээ миний тэр нэг сургуулийн юм байхгүй. Тэргээ би бэлдээгүй тэг ингээд утсан дээрээс олох гэсэн чи юусэн олдохгүй байсан даа. Тэгээ дараа нь ингээд би ч одоо ингээ анхаадаа ингээд тийм бодол онгоцны бодол модал дээр ингээд улс руу орох гээд тийм юм хийж байгаа штэ. Тэг ингээ юу ч мэдэхгүй ядж хат ингээд хүмүүс нь ингээ англиар ярихгүй ямар тач тэр юмаа болгочоод одоо тэгээд ачаага авна штэ. Тэг би ингээ бөө юм болж очисон чинь ингээд манай онгоцны нэг хоёр юу гэдүүлээ нэг тийм орсуу гэдэг да арцсан юу лээ. Ямар ч тач тэр онгоцны хоёр үйлчлэгч ингээд Фукуока тэр аэропорт дээр ингээд хүмүүс ингээ ачаануудыг ингээд хараад зогсож идэм байлаа. Тэгсэн чинь ингээд миний ачаа ингээд би ингээ холоос утсан байхгүй. Тэгсэн чинь миний ачаа ганцаархан байсан заа. Хоёр чимдээ маань ойлгох наага. Тэр хоёр хүн ингээ зөвхөн миний ачааг ингээ хараад зогсож исэн заа. Тэгэл яана би амар удажтэй гэж утсан. Бусад ингээ өөр хиний ч ямар ч хийж байгаа. Ачаа авчид хаашаа гарахаа мэдэхгүйсэн. За би Фукуокагаас ингээд манай сургуулийн автобус ирж авах байсан байхгүй юу? Автобустай ирж авах хүмүүс нь яг хаана ингээд тэр аэропортын хаана байгааг нь мэдэхгүй. Яг надад ингээд хаана байгаа гэсэн мап нь байсан байхгүй. Гэтэ олохгүй тэгэл жоох хэцүүсэн. Гэтэ амар азтай болцсон заа. Зүгээр ингээд нэг урсдаг шатаар дээшээ гарсан чинь ингээд амар томор ингээд манай сургуулийн ингээд нэртэй тийм хайж ирсэн. Тэгэл ёо гэл нэг тийм амар гоёсан. Бөө юм болж болсны эцэст яг нэг тийм гэртээ очиж байгаа юм шиг. Арайч тийм шилтэй. Гэхдээ их тийм арай гоёсан. Тэгэл автобусандаа суугаал дором дээрээ очсон. Автобусын дотор явж байхад би ингээд Япон чи ямар их модтой юм бэ гэж бодчихсон. Бүр ингээд амар их за бүр яг брокколи шиг бүр амар шигүү брокколи ч амар шигүү штэ. Зөвхөн ай модон ч ер нь ингээд хаасааг ингээ модтой. За одоо ингээд хальт доромдоо ингээд хамгийн анхуд орж ирсэн үеийн хавчлагыг харуулъя. Би ингээд өрөөндөө орж ирсэн нэг хэсэг жахануудаа янзлсан орон дээр жоохон тараад очив. За чимээнаа задлаа. Стам дүүрэн баа. Харуулж.
юмстай. Өнөөдөр маргааш нь болсон маань би өглөө нэг шалгалт өгчөөд төрөндөө орж ирээд жоохон хувцснаас авгаж агаад тийш тэгэрээд надад ингэ бичлэг ихүр авчихсан. Би үн химээр байгаа ч ингээд миний нэг багтаамж дүүрсэн. Oh my god. Би яг дээр нь гიშгэж чинь. Сабар яг энэ зам дээр явчихсан. Oh my god. Энэ шоргуулсанд нь ямар эм урдын юм бэ? Саяныхыг би тэгтээ яг үндэ зүгээр л мөчөр гэж харсан. Тэгсэн чинь үнэхээр яг амтан байсан одоо юу бүрүүлэх юм ааш. Ойл бүрүүлсийг харагдлаа. Хойдод амар нартай. Тэгээ миний нэг багтаамж бүр таг дүүрсэн. Тэгээ би өмнөх хуучин бичлэгнүүдээсээ стгаад тэгээ найзуудгаа явуулаад ер нь ингээд янзлж байгаа. Тэгээ би бүр яг энэ бичлэгийг хийхэд бол би бүр Instagram-аас татсан. Систем. Одоо 8 өнгөрч байгаа. Тэгээ би өнөөдөр нойроо хантал унтахгүй гэж бодсон юм. Тэгээд 8 гэж өсөөд өнөөдөр би даунтаун явна. Дэлгүүр орно. Манай ажил өрөөний юуна гэдэг охин надтай цуг явъя гэсэн. Яа яг шилээ. Тапасаас. Амар бүлтгэр. Би сая угалган машин хуцаа ичээд амар бүлтгэр ах юм. Чимээгүй цаг. Монголд байхдаа найзуудаа цуглааныхантаа өглөө болгон чимээ цагид байсан. Би энэ дээрээ ч гэсэн өршлүүлж хийнэ гэж бодож исэн. Тэгээ ус хийж аа. Амар гоё. Одоо хэд болж байна? 11:30. Тэр нь бол хэсэг байж нэг 12 өнгөрөөд бит хоёр уулзах. Эхлээд нөгөө нэг дэлгүүрлөө очиод яа яг шилээ. Эхлээд дэлгүүрлөө очиод бас тикет аваад тэгээд явна. Би өнөөдөр ингээд өдөржингөө гэж яг нэг цагт энэсээ гараад доошо буугаад хот руу ороод тэгээд сая дэлгүүрүүдээр явж байгаа сая 6 цагт орчих жоохгүй. Тэгээд 5 цаг тасралтгүй дэлгүүрээр явлаа. Ер нь бол хэцүү байлаа. Ер нь амар ядарсан амар ч гэж миний яг ч юм ингээ нойр үрээд байна. Ерөөсөө тэр хот руу явж байхдаа ерөөсөө бичлэгээ чадаагүй яагаад гэвэл миний багтаамж дурдсан байсан. Үнэхээр багтаамжны асуудалтай байна. Тэгээд одоо би босоод нөгөө дэлгүүрүүд рүүгээ явж байхдаа бичлэгээ чадаагүй юм чинь юу явснаар л одоо миний энэ өргөж байгаа хгүй юу? Энэ бол нэлээд том өргөж байхгүй юу? Ингээд ингээд дүүр юм болсон. Тэгээд бас хоёр тар юм болсон. Би гэр хомдис салаад өмсчлөө. Одоо ингээд юу явсан гэс амар дурд харалцсан юм. Тэг өрөөнд юм усан савсан. Тэгээд зөвхөн аягтайгаа байгаадсан болохоор ийм усан саврагтайсан. Тэгээд би энэ тоогоо авсан. Хоол ижидэн 2-3 минут өрсөө яг ийм proper хоол идэв. Тэгээд аяг авсан. Тэг ингээ уг нь адилхан ингээ хослох адилхныг авъя гэсэн чинь хоёр адилхан ингээ авъя гэдэг юм авсан. Ийм чокобай пэйжэнд хийгээд идэхээр аим гоё гэж тэгнэ түү. Тэгэл ингээл ер нь бол миний Монголоос Японд руу ирсэн энэ аялал ингээд дуслаа. Тэг энэс хойш энэ юу вэ? Тэгэл доором дээр ирээл амьдэрсэн. Тэгээ нэг 2-7 өдрийн дараа хаа хичээл орж эхлэв. Тэгэл амьдрал эхэлсэн дээ. Гэтэ одоо л яг амьдрал эхэлж байгаа санагч. Тийм яагаад вэ гэхээр одоо ингээд доормосоо гарцсан өөрөө байр төрөслээд одоо л яг нэг тийм амар том хүний амьдралд ороод байгаагаа мэдэрч байна. Тэг яг болж гинөө. Арай салхины юм хүчтэй. Яа, энэ араа. Энэ байдаг штэ. Энэ дүр ингээд би түрүүнд ингээд толгойгоо амар их татсан. Энэ яг тийм толгойгоо зараанд татгуулж байгаа юм шүү. Ингээд хатгахаар яа тэр түрүүн би эхэлж ингээд хатгуулаа амар цогцсон. Одоо тасчлаа дөө. Яа. Нэг юм толгой ингээм хуух массажлдаг нэг ингэдэг юм байдаг да. Ингэдэг. Нэг тэр шиг санагдаа. Ийм чулуун ширээн дээр сууж исэн. Тэгээд ийм сайхан модтой газар. Жинхэнэ ахын. Далайн.
эрг шиг эрг. Би энэ талын хэрэг дээр их амар туртай заа. Энд ч нэг тий амар гоё. Зүгээр л яг тэнцээ ингээд одоо ийм моднууд агаад талын хэрэг дээр ийм их моднууд агаад тэр моднууд дээр очиод тэгээ зүгээр л ингээд ширтээ суух бүр үнэхээр гоё заа. Би ингээд ер нь энэ ярьж ингээд амар их суудаг. Зүгээр л би бүр үнэхээр ингээд харж хандггүй заа бүр ингээд хараал амар бүр үнэхээр амар үзэсгэлэнтэй. Одоо би тэгээд хэсэг энэний сууж байгаа тэгээд хайрлаа. Тэгээд hope you enjoyed it. Тэгээд дараа дахиад бичлэг хийвэл уулзъя. Bye bye. Бисээ яа бабай гэж юу. Гэтэ бабай гэсэн чинь яг нөгөө нэг болорчингийн бичлэгний ингэ сүулт нь ингээд нэг миньон ингээд бабай гэдэг чинь яг тэр санаа болчих. Яагаад гэсэн мэдэхгүй. Яагаад гэсэн ч мэдэхгүй. Bye bye.